Өнөөдөр л 6 цаг 20 минутын үед онцгой байдлын ерөнхий газарт нарантуул зах шатаж яах гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн мөрөөр онцгой байдлын ерөнхий газрын албаагчид ирэхэд нарантуул захын хүнсний павильон буюу олонний хайр занцаар бөмбөр шатаж байсан байна. Хүнсний павильон одоогоор бүрэн шатад дуусаад байгаа бөгөөд онцгой байдлын шинжээч нар ажиллаж эхлээд байна. Одоогоор хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна. Хохирлын хэмжээг шинжээчнэрийн дүгнэлт гарсны дараа тогтооно. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Урьдчилан мэдээллээр хий тэлбэрснээс болж гал гарсан бахаа гэсэн таамаглал байна. Мөн галын үеэр нэг хүний амь эрсдэн мэдээлэл байна. Одоогоор хэн болохыг тогтоож амжаагүй байна. Яг одоогийн байдлаар бол цагдаагийн 300 гаруй албаагчид хамгаалтанд ажиллаж байна. Мөн цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар улсын мөрдөн байцах газрын онц зүйн зохион байгуулалтын гэмт хэрэг мөрдөх хилцээ дараагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллахад бэлэн болоод байна. Яг одоогоор бол онцгой байдлын албаагч нар маань энэ тухайн объект гарсан галыг унтрааж аюулгүй байдлыг хангасны дараа цагдаагийн албаагч нар маань бол хэргийн газрын үйлчлэгийг хийж мөрдөн байцах ажиллагааныгаа юм ажилд ингээ ороход бэлэн болоод ингээ байж байна. Яг цагдаагийн байгууллага бол энэ тухайн объектын аюулгүй байдлыг хангах үүднээс нарантуул захын ойр орчмын замыг хаасан яг тухайн шатсан хэсгийг бол цагдаагийн хамгаалтанд аваад ингээ ажиллаж байна. Хаанаас хаа болтрыг аль замууд хаагдаад байгаа юм бэ? Ерөнхийдөө бол нарантуул захын урдлын уулзуурс чулуун хооны уулзуурс замыг одоогоор л хаацсан байна. Бусад замыг нь бол хэсэгчлэн хаагаад одоо нээгээд ингээд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр замын цагдаагийн албаагч нар ажиллаж байна. Нэг хүний цогц олдсон байгаа. Тухайн зүйлийг надад тодруулж байна. Хоёр хүний амь эрсдэл гүвт юм баг. Яг хэний хин гэдэгт одоо хүмүүнээ тогтоосон юм асуудал байна. Тодруулж байгаа даа. Онцгой байдлын газрын 500 гаруй албаагчид гал унтраах ажиллагаанд оролцсон байна. Одоогоор галыг бүрэн унтрааж галын шинжээчд болон цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсэг ажиллаж эхэлжээ. Гал унтраахад нарантуул захаас 200 м-ийн зайд орших Дүнжин гаруй худалдааны төвийн галын аюулаас хамгаалах ус ханган нийлүүлэх хоолой чухал үүрэг гүйцэтгэжээ. Байгууллага аж ахуй нэгжүүлэх галын аюулгүй байдлын хуулиар бол гал унтраах ханган шатны баг зэвсэгтэй түүний дотор усан хэмжээ хангагдсан байх хэрэгтэй. Тэгээ одоо энэ нарантуул дээр өнөөдөр аюул болж гал төмөр гарлаа. Усан хангамж байхгүй. Гал унтраах үйл ажиллагаанд хүндрэл учиж байгаа байхгүй. Манайх өөрөө гадна дотн усан хангамжтай. Ингээ гадна талынхаа усан хангамжаар энэ гал унтраах машинуудыг цэнгэлж байна. Одоо манай өнөөдөр нарантуул гарсан галыг унтраах ихэд хамгийн ойрхоноор ботход 4.6 км-ийн цаана 100 айлын усан хангамжийн гидран нөгөө худаг байдгийг. Ийшгээ бол 3 дугаар цэглэх станцын урталт буюу эндээс бараг 10 км талдаа штэ. Эндээс одоо ус авахд ямар хэмжээний одоо хугацаа алдах вэ? Гал өөрөө секунд минутаар хэмжигддэг. Энэ гол одоо үндсэн унтраах одоо хэрэгсэл бол ус байдаг. Тийм учраас одоо энд өнөөдрийн байдлаа одоо ингээд 28 дахь машин нэрээд ус авч байна. Тэгээ манай энэ гал унтраах машин чинь нэг нь 4 тонн, 6 тонн, 8 тонн, 10 тонны ус шүү дээ. Тэгээд энийг бол одоо ингээд авч байна. Тэгээд бид одоо аль болохоор усаар тасалдгүй хангахад л одоо манай байгууллага дэмжиж байна да. Ер нь бол энэ хотын сетэд бол манайх шууд тогттой учраас 3.5 атмосфер даралттай. Нэг секунд 3.5 литр ус орно гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ одоо 4 тонн машиныг бол нэг 10 минут дүүргэж байна да. Тий. Усаар дүүргээл тэгэл энэ ус маань одоо гал унтраах үйл ажиллагаанд л шууд хэрэгжилж байгаа. Энэ бол онцгой байдлын байгуулагч өөрөө хаана ус авч болох боломжтой гэдгийг судалгаатай шүү дээ. Тий. Тэгээ бидэнд тандсан. Таны гаднаас одоо ус авъя гэдэг. Бид бүх боломжийг одоо жишээ нь бол зогсоолуудаа бүгдийг судлаад өгч байгаа байхгүй. Машин орох гарах чөлөөтэй оож гарах, усаа чөлөөтэй авах. Ер нь бол галын аюулгүй байдлын хуулийн дээр бол энэ байгууллага аж ахуй нэгжийн өмчийн хэлбэр харилцахгүйгээр усыг дайчлан үн төлбөргүй ашиглана гэж байгаа шүү дээ. Тийм учраас тэр боломжийг бол манай аж ахуй нэгж хангаж өгөх үүрэгтэй. Энэ үүргийнхаа дагуу үүргээ биелүүлж яана л гэж ойлгох хэрэгтэй. Хэрв Дүнжин гаруй худалдааны төв галын аюулгүй байдлын системээр бүрэн хангагдаагүй 100 айлаас галын машинууд усаан зөөсөн бол ямар их хор хохирол учрах байсныг хэлэхэд бэрх. Хотын төвчрөл дундуур 4.5 км газар ус зөөхөд маш их хугацаа алдаж зөвхөн хүнсний павильон төдөөгүй цаашлаа дэрэгдийн орон байр руу гал авалцах байсныг хэн ч үгүйсэхгүй. Харин 200 м-ийн зайд орших Дүнжин гаруйас галын машинууд усаан зөөснөр галыг түргэн шуурхаа унтрааж чадлаа.